За ерөнхийлөгчийн хоргийн асуудал бол угаасаа өөрөө хуультай хуулиар зохицуулагдсан асуудал. Тэр зарчмаараа явна. Сая манай бүлгийн дарагч хэлжлээ шүү дээ. Энэ дээр ямар нэгэн улс төрийн байр суурь гаргаж бүлэг дээр энэ асуудлыг бол яриаггүй. Тэгээ их хурлын чуулганаар орж ирээд хилцэгддэг журмаараа ороод явна. Мэдээж хэрэг өнөөдөр гарч байгаа учраас энэ бол тов эднэрт ороогүй байгаа даргын дэрэгдэх зөвлөл одоо ойрын хугацаанд хуралдаад энэ асуудлаа бол тов руугаа оруулахыг бол би үгүйсгэж мэдэхгүй байна. Ороод ирвэл дэмжээл явна шүү дээ. Чи хуультай хугацаатай асуудал учраас. За үндсэн хуулийн цэцээр нэгэнт одоо хэрэг үүсээд асуудлыг хүлээж аваад энэ дээр 22-нд дохоо хурлаа зарласан байсан. Гэхдээ энэ дээр бол яг тодорхой асуудлаар штэ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар тэр үндсэн одоо эн чинь нөгөө шинээр нөхцөл байдал бүрж байгаа болохоор энэ юмнуудын өшөө наривчилж харах хэрэгтэй. Гэхдээ миний одоо ойлгож байгаагаар бол ийм байгаа шүү. Үндсэн хуулийн цэцээр яригдж байгаа асуудал бол яг тодорхой асуудлаар. Тэгэхгүй одоо тэрнээс болоод дараа нь юу процедурын буюу дэгийн асуудал ингээд зөрчигдсөнтэй тэр чинь тусдаа хуультай байхгүй. Жишээлбэл үндсэн хуулийн яг 43-ийн 1 байгаа хаа тий 43-ийн 1-ийн асуудал яригдж хахад тэр контекстэнд дэгийн хуулийн хэрэглээ орж ирээд энэ асуудал яригдах бол яг тэр үндсэн хуулийн зөрчигдсөн гэж яригдж байгаа зүйлтэйгээ холбогдож л яригдана. Түүнээс бусад бүхэл одоо хуралдаа тэр дэгийн хууль зөрчигдснөөс болоод тэр хурал бүхэлдээ гэдэг тэнд өвшөө тийм маргаан үүсэг байгаа шүү дээ. Тэн дээр миний одоо ойлгож байгаагаар хин нэгэн хүн тэр өөр асуудлаар маргаан үүсгэж аваачаагүй байгаа гэж ойлгож байгаа. Хоёр асуултыг асууя. Би тэр юун дээр асуудал бол яг хилцэгдэж байгаа. Ялангуяа одоо цэц дээр бол энэ чинь дээч хүүхийнхаа тайлбараар чи шүүх гэд бид нар үзсэн байж байгаа шүү дээ. Яг яригдж байгаа асуудлынхаа л хүрээнд асуудал яригдана.